Өвлийн зүг бид хамтдаа алхана сурагч нас минь үлдэж байгаа болохоор ирч хүчтэй ургаж тэмүүлэх тэр нэгэн зүгт энгийн биш сэтгэл татах хүч байдаг юм. Багын явдал инээд хөр баяр баясаа Болчир насны гигэн дурсамж ч юм уу Балаг бүхнийг тойрон гарч бүгдээрээ Бартад амьдралыг жаргалтай утацгаа Хөгжөөд амьдраа дотн үерхээс Харамгүй сэтгэл хачин дуурлаа Чичимээгүй суруулийн хон Чи биднийг өрн дуудаж байна Хөгжөөд амьдраа дотн үерхээс За сайн бяцхан хүүхдүүдээ. Сайн байна уу? За асууцгаа. Агшны чи та нарт нэг зураг харуулнаа. Зураг харуулна. Таадын хамгийн сайн мэдэх зураг байгаа. Сайн ажиглаарай. За харагдаж байна уу? За дуурай шүү. За харагдаж байна уу? За юуны зураг байна уу? Явдаг. За. Алин байна шүү. Өшөө. За өнгө нь ямар байна вэ? Улаан. Тэгвэл алиныг та нар мэдэх үү? За мэддэг гараа өргөлгаарай. За алин мэддэг юм да. Сайн хүмүүс аль ам чанартай гэж бодож байна уу? За чихэрлэг байдаг юм өшөө. Эсгэлэн өшөө. Шүүслэг өшөө. За хатуутар байж болно өшөө. За тэгвэл одоо цөмөрөө энэ алимаа оролцуулаад өгүүлбэр зохионо. Өгүүлбэр зохиохдоо ширээний дараалал тайлбартай дасгалынхаа аргаараа хэлээд явна. Хүүхэд болго хэлнэ. Өгүүлбэр зохионо. Ногоо алим дуртай. За зүйтэй. Алим их хамгийн гоё. За зүйтэй. Би ногоо алим. Зүйтэй. Эксэл. Тэрээрээ. Алимыг би явлаг гэж боддог байсан. За зүйтэй. Ундрах. За зүйтэй ба. Батэр. Багшаас алим аав. За зүйтэй. Аюу. За таасар. Аа 10 алим юм. За зүйтэй. Би дэстага алим хаваач идэв. За зүйтэй. Би алим тарив. Им. Хэдэ вэ нөө? Дөрөв. Хамгийн эхлээд ямар аваа сонсч юу? Зүйтэй. За одоо аваагаа цөмөр хэлж сурыг. Дармал жижиг. Дараагаар Жижиг. бичмэл томаа. За дараагаар. Бичмэл тамаа. Дармал томаа. Дармал жижиг. Дармал жижиг. Бичмэл жижиг. Бичмэл жижиг. За бүгдээ цөмөр хэлээд өгөө. Бихэл цэнхэрсэн хурууны минхээ Үсгдийн төвтөртэйгэн хоцордоо Тохон сэмэрсэн дүрмд хувцас минь Тааныхаа хүрттэйгэн арахгүй дүлцээ Сүлчийн дурсан ч хичээлийн дараа Ангара жахан дүнсиж Сүдэрт хаврын өдөрөө Энсэн дондан бит нэзмэстэй
Одоо бидний дөрөв агийнхаа бичлэгийг үзэж байгаа ингээд за ингээд гүйцэтгэж 30 минутын дээр явж За бүгдээрэнд нь ангийнхандаа 20 жилийн ойн баярын мэндийг хамгийн түрүүлээд хүргэе. Тэгээд бид нэр Баташиг багштайгаа хамгийн анх уулзаад 30 жил өнгөрсөн байна. Тэгээд Зэндэ багш биднийг ахлах сургууль төсөөлээд 20 жил өнгөрсөн байна. Тэгээд хүний амьдралын 20 жил болон 30 жил гэдэг бол урт юм шиг мөртлөө одоо эргээд бид нэр энд цуглахад бас богинохон хугацаа байсан юм шиг санагдаж байна. Тэгээд та бүхэндээ сая бага ангийнхаа бичлэгийг үзээд маш их баярлж байна. Та хоёр багшийн маань та бүхнийхээ эрдэм ном заасны ачаар бид бүхэн хууль зүйн салбарт, эрүүл мэндийн салбарт, санхүүгийн салбарт, барилгын салбарт бид бүхэн улс орныхоо хөгжлийн төлөө тасралтгүй сүүлийн 10-аас 15 жил ажиллаж хөдөлмөрлөж бүгдээрээ дор бүрнээ эх орныхоо төлөө хичээн амьдарж байна. Тэгээд та хоёртоо эрүүл урт удаан наслахыг хүсэн өрөөгөөд манай ангийнхны гарын бэлгийг өгж байна. Хоёр багшаа урьж байна. Баташиг багшаагаа урьж байна. Зэндэ багшаа урьж байна. Баярлалаа. 10 хүн мөн суутгаагүй шүү. За зураг авахлаа тий. Зураг авахлаа. За хоёр багштай хайртай шүү. Хайртай шүү. Зя. За зураг дарья. Сүүлчийн болсон ч хичээлийн дараа ангаараа жаахан дүнсэж сүдэр таврын өдрөөр айсан дундaan бид нэвнэстэй
Энэ сайхан хурбараатай өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ ийм 5 ангид ихэнхт нь орж ихэнхийн таньдаг учраас үг хэлнэ үү гэж намайг үүргэцээ. За тэгээд намраас хойш яригдаад үйл ажиллагаа яваад өргөн дэлгэр тэмдэглээд өнөөдрийг хүрсэн энэ сайхан өдрийн баяртай үйл явдалд хамт байгаадаа талархаж байна. Та бүхэн минь биднийг өнөөдөр 20 жилийн өмнө гээд ирж байгаа ч гэсэн багш нарыгаа өөрсдийнхөө үетэй адилхан залуужуулж байдаг шүү. Энд бид бүхэн талархаж байдаг. Ингээд 10 ангийн багш Батишиг багш, 10 Б ангийн багш Хүч сүрэн Наран шимэг багш, 10 В ангийн багш Цэцгэ Бат цэцэг багш, 10 Г ангийн багш Жэбэмсрэн Ган чимэг багш, 10 Д ангийн багш Чанцалмаа Хишиг мэгмар багш нартай хамт байгаад нь баярлалаа, талархлаа. Бид бүхэн энэ эдийн үеийг өөдөн дэвшүүлж сайн сайхан явахт нь аян замын эхлэлийг тавьсан байхаа гэд бас өөрсдийгөө багч болов огшоогоор энэ сайхан үйл явдалд хамтран сууж байгаадаа ижил насных юм шиг баяртай байна. Баярлалаа та бүхэндээ. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн өрөөе.